Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө хичээлээр Pologorithm програм дээр хэрхэн while давталтыг байгуулахыг тайлбарлая. While давталтыг байгуулахаас өмнө бид нэр while давталтынхаа үндсэн нэгж болох I өсгчийг зарлж өгнө. За үүнийхэн дараагаар assign цонхон дотор I өсгчөндөө тэг гэсэн утгыг оноож өгнө. За үүнийхэн дараагаар бид нэр while өсгчийг loop хэсгээс буюу давталт хэсгээс сонгож аваад дотор нь while өсгчийн нөхцөлийг бичиж өгдөг. Жишээлбэл I 4-өөс бага. За үүний дараагаар энэ хүү while давталтын нөхцөл хэрвээ үнэн байвал true гэсэн нөхцөл талд нь бид нэр while давталтын хамгийн чухал хэсэг болох давталтын алхмыг нэмэгдүүлэх үйлдэлийг оруулж ирнэ. За энэ I тэнцүү I дээр нэг гэсэн үйлдэлийг assign цонхон дотор хийж өгнө. За нэгэнт давталт маань ажиллаж байгаа учраас үр дүн гарах хэрэгтэй. Тийм учраас бид нэр output дүрсэн дотор I гэсэн өсгчийг бичээд OK дарна. За энэ хүү програм ажиллуулж үзье. За програм маань ажилласан үр дүн дээр харагдсан байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Pro хийж суугаа subscribe хийж дагаарай.